Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй танин мэдхүү хэлээрэ ураатай Занга ТV-гийн цоо шин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бидний үйл хэргийг дэмжиж эрхэм үзэгч та бүхэн за лайк болон subscribe дарахаа битээ мартаарай. За энэ удаагийн Монголын түүхийн дугаарыг үзэгч та бүхэнд хүрнэ ярьж хөр судлаач бэлгүүн судлаач Тод миний би сууж байна. За Монголын түүхийг бас ингэж сайхан ярьж өгч байгаа танд өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа чамдас өглөөний мэнд. Тий. За өмнөх дугаар маш чанга дугаар гэж би хэлээд байгаа. Ер нь бол миний толгоноос ч бас гарахгүй байна л да. Монголын одоо түүхийн хэсэгтэр özөгч та бүхэн бас ховдоо судлаад үзэх юм бол бас яг энэ Мөн хааны хаан сэнтэд өргөмжилдэг өдөр энэ алтан ургийнх ялангуяа өгөөдөө цагаад авдмынхныг ээлж дараалан цаазаар авч байгаа энэ үйл явдлууд бас түүхийн хэсгүүд бас байдсан байлээ. Гэхдээ бас яг таны ярьж байгаа шиг бас юм надад нэг олдоогүй л дээ. Яг үнийг хэлэхэд. Одоо жишээлх юм бол надад байгаа их сурвалж дээр бол одоо зөвхөн нэг юм бүтэн нэг цаасны одоо нэг тэрүүхэн тэр хэсгээр л инглээ гэж цаашаа байхгүй байхгүй. Тэгэхээр бас манай үзэгчид бас надтай адилхан их сурвалжийн хувьд бас ингэж жоохон дэлгэрүүлж ярьж өгч байгаа танд бас хаваасаа их талархал хүргэе. Үзэгчдийнхээ өмнөөс бас их баярлан талархсан илэрхийлье. За өмнөх дугаар дээр бол үндсэндээ мөнхийг хаан сэнтэй тавьдаг өдөр өгөөдөө цагаат агийнхныг одоо шүүсэн. За тэрнтэй зэрэгцэж агуул хаймш хаттыг бас шүүсэн. За ингээд нөгөөдүүлийнхаа хаттуудыг гүнж нэрийг шүүгээд нөгөөдүүл нь хаан хүүдийн шүүгээд ингээд хатуу шийтгэлийг ноноогоод өгөөдөө цагаатаагийнхан одоо ингээд Монголын төрөөс арчигдлаа. Одоо ингээд тулуун угсааныхан Монголын төрийг аль биесээр авсан байна. Мөн хаан Чингисээс 25 жилийн дараа хаан ширээнд заларсан хүн байлаа. Би өвгдээцийнхэн хуулийг дагнаа. Бусад орныг дөөр айхгүй гэж Мөн хаан хэлсэн байна. За Мөн хааныг дүгнэхэд бол өгөөдөө шиг хөнгөн хийсвэр хүн биш, гүйх шиг догшинч биш, нухацтай, архин давтдаггүй, маш их эргцүүлж бодож шийдвэрээ гаргадаг бөөр сүртэй хүн байсан гэж Мөн хааныг бол тэмдэглэсэн байна. Бас дайнд бол их гарамгаа жанж байсан. Маш гарамгаа жанжаа. Тий. Энэ олон дайнд явсан шүү. Алтан улсын дайнд явсан. Бараг ялагдаагүй гэж бас байт юм байл шүү. Тий. Одоо мундаг багш байгаа шүү дээ. Тий. Чин мундаг багш байгаа. Францын хаан 9 дугаар Луйд Илчэул хар орон хотыг одоо би улам цэцэглэн хөгжүүлэх болно. Энэ бол миний өвгдөө эцсийн унаг нутаг байлаа. Яа харахгүй нөгөө өвөөгийнх нь л хэрээдийн нутаг шүү дээ энэ туулгаалын айсаа одоо энэ хар хором гэд ингээд ярих гээд байгаа бол хамгийн шилдэг гар орчуудыг авчир би хар ормотыг шулуухан хэлэхэд дорн дахин болон өрн дахин өрн дорн хослуулсан нийслэл болгомоор байна. Энэ бол дан ганц Монголын эзэнт гүрний нийслэл биш. Дэлхийн эзэнт гүрний нийслэл байх болно. Тиймээс би энэ гар орчуудыг дэлхийн өнцөг болон бүрээс дуудана. Исламын орнууд руу илчцаар гар орчуудаа явуул гэж хэл. Мөн тэр Ариун Ром болон Франк Бургунд руу хүртэл илчцаар. Ойлголоо. Хаан байна. Биелүүлээ. Европ Франкийн Вантус. Одоо Франкийн хаан тус. Одоогийн Франц. Нийслэл Парис. Эзэн хаан 9 дугаар Луигийн өргөө. За 9 дугаар Луи гэж яг хин юм бэ? Одоо ийм нэр их гараад байгаа л да бас. Би өмнө нь 4 дугаар Иннокентийг бол тайлбарлажсэн ямар хүн байсныг. За 9 дугаар Луиг тайлбарлчих. 9 дугаар Луи бол Франкийн хаан л да. 1214 оны 4 сарын 24-нд Поаси хотод төрсөн. За тэгээд Францын Капитин угсааны хаан байсан байна.
Капетин одоо Луи Капетин гэсэн одоо огтоо гэсэн үг л дээ. 1226 онд хаан ширээнд суусан 43 жил Франкийн төрийг барьсан хүн байгаа юм. За амьдралынхаа туршид гигантэн гэж тооцогдож байсан учраас түүнийг гиген Луи гэж нэрлэдэг болсон. За сүүлд хожим 1297 онд католик сүм энэ хүнийг бол бурханчилсан юм. Францын 8 дугаар Луи хаан болон Кастилийн Бланка хатан хоёрын дундаас гарсан хүү. За Капетины шууд угсааны Францын 9 дахь хаан одоо энэ Арслан аавыг нь бол Арслан Луи гэж нэрлэдэг. Өөрөө бол энэ Арслан Луигийн 8 хүүхдийн 5 дахь нь гэж одоо түүхэнд бичигдсэн байна. Үгүй ээ наад чинь 6 хүүхдийн 5 дахь нь ч гэдэг юм. За ингээ янз янз л маргаан байна. Гэхдээ ямар ч лсэн энэ Арслан Луи хааны хүү Гиген Луи. Тэгээд хатуу чанд багаасаа хаадын хүүхдийг яаж өсгөх шиг сургаж бэлтгэгдэж бага наснаасаа бас хатуу чанд өссөн. Эцэг нь эрт нас орчихсон учраас 12 наснда хаан ширээнд суусан. За тэгээд түүний өвөө нь Филипп Огуст 1223 оны 7 дугаар сарын 14-нд нас ороход Луи хүү 9 настай байсан. За тэгээд түүний эцэг Арслан Луи буюу 8 дугаар Луи хаан ширээнд суусан боловч 3 жилийн дараа тэнгэр талаад өөрөө 1226 оны 11 сарын одоо 3-нд нас барахтаа өөрийнхөө хүүг одоо ингээд хаан ширээнд суулгасан байна. За эх нь бол их Кастилийн ухаалаг гүнж, эрч хүчтэй хүсэл зоригтой, шашинлаг эмэгтэй байсан. Тийм болохоор зэрэг хүүдээ бол асар их нөлөө үзүүлжсэн ийм хүн байгаа юм. Харин энэ 1242 онд та нар одоо татарууд хурж иж хахад чинь яагаад өөрөө хилээ хаачиж байгаа юм гэд Англитай байлцсан. Энэ үед Плангенетийн 3 дугаар Хенритэй бол Луи байлдаад газар нутгийн хэрүүл бол хийж исэн. Тэгээд бас за яг хөө ингээд цаашдаа байлдаад ахын ч бас юу юм инээтрээгээд зарим газрыг найр тавьж өгч зарим газрыг бас өгөлцөж авалтчихсан. Тийм байгаа юм. За Луи хааны шүүх бол яг Луи хааны үед бол одоо маш их шүүх нь бол маш сайн хөгжсөн. Луи хааны шүүх гэдэг нь бол энэ үеэс алдартай. Гиген Луигийн шүүх гэдэг. Төрийн зөвлөлтөө шүүхийн шийдвэр гарсны дараа өөрөө шууд ард түмнийхэн дунд очиод царс модны доор очиод гомдолтойгоо хүмүүсийн сэтгэлийг их сонсдог байсан. Уул нь тэгээ шийдчих ёстой байсан чинь танаа шүүгч чинь тэгсэн штэ эзэн хаантан байна гэл мөн ч их гомдолтойгоо хүмүүсийн одоо сонсдог өөр ард түмнийхэн дунд бүх юмыг сонсож жагаад буцаж орж ирээд засдаг байсан баг. За энэ хаан бол шууд нэг хэлэх юм бол маш хүчрхэг хаан, бас холын бодлоготой хүн. За тэгээд энэ Францын ламнар хаан папиг одоо хаан ширээ гэхээсээ илүү энэ Луи хааны болон иргэний эрхийн ашигын төлөө зогсож исэн буюу Луи хааны иргэний хууль гэдгийг бол энэ хүн өөрөө гаргаж ирсэн. За тэгээд Луи хаан бол шолоохон хэлэхэд бол эрдэм зөргөөрөө их алдартай. Ингээд Монголын эзэнт гүрэн рүү өөрөө Андре Лонгжумог 1249 онд илч зарж ирсэн. Одоо Парист суучгаад өөрөө эргцүүлж байлаа. Тэр захааны хариу нэг санаа хариу өгсөн гэдэг байгаа. Тийм. Мөнх тэнгэр намайг Францыг захирах эрх олгожээ. Ааха. Энэ захидлыг чинь Лонгжумо барьцаа одоо явж байгаа. Өөр төр хараахан гардуулаагүй байгаа. За тэгээд энэ Лонгжумогийн энэ нөгөөт чинь захидлаа бариад яваад хараахан хин дээр ирээг байгаа шүү дээ. Луи дээр ирээг байгаа. Яг энэ үед бас нэг хүнийг дуудсан байгаа. Би монголчуудыг өөрийнхөө шашиндаа оруулах саналтай байна. Дөрөвдүгээр Иннокент ч гэсэн ийм бодолтой байгаа. Би төрүүлээд иесвэлчих санаатай байна. За бит хоёрын хинч уралдаад иесвэлсэн байсан хамаалга энэ исламчууд их даварч эхэллээ. Тийм болохоор Монголын хааныг шашиндаа оруулаад авах юм бол исламын эсрэг заалмайтны
дайныг явуулахад бэлэн. Ийм учраас тийшээ хэнийг явуулах вэ? Хэнийг явуулах вэ? Нэг мэрэгэн хүн байна. Хим Гийом гэдэг юм. Дууд. Ариун эзэн хаан намайг дуудуулсан уу? Тэгсэн. Би чамайг сонсч байсан. Одоо би чамд хамгийн хатуу хүн даалгаврах гэж байна. Чи билнэ үү? Билээ. Чиний бүтнэр чинь хэн билээ? Гийом де Рубрук буюу Вильгельм Рубрук. Гийом де Рубрук одоо яг Францаараа тэгж. Францаар бол тэгж дуудана. Тий. Чи Монголын хаан руу очих хэрэгтэй. Монголын хааныг шашиндаа исүүлэх ёстой шүү. Энэ даалгаврыг би чамд өгч байна. Карпинигийн судалгаа надад хангалттай санагдсан. Гэхдээ чи илүү судалгаа хийх хэрэгтэй байна. Хамаалга. Хааных нэтгэлийг нь олсон ч болно. Би чамд энэ даалгаврыг өгье. Вильгельм Рубрук буюу Гийом де Рубрук гэж юм бэ. За, энэ хүн бол Францын хааны одоо Франц улсад төрсөн. 1215 онд Парис төрсөн. Тэгээд Фламандын Францисканы номлогч маш том судалгаа хийдэг, тандалтын одоо үйл ажиллагаа хийдэг ийм хүн. За тэгээд Фламингийн гаралтай баг байхын Францисканы номлогч болоод Парист шашны сургуульд сурсан. 1248 онд Иерусалим руу явсан. Тэгээд тун удалгүй Ако хотод очиж 4 жилийг өнгөрүүлсэн. 1252 оны хавар Францын эзэн хаан 9-р Луи хааны зарилгаар Алс дорнд руу аяллаар гарахар болжээ. Рубрук эхлээд Константинополь руу явсан байна. Тэндээ 1 жил орчим болоод 1253 оны 5 дугаар сарын 7-нд номлогч Бартоломеус фон Кремно болон нэг орчуулагч нэг зарцыг аваад Төв Азийн нутаг руу их зам одоо чиглэсэн байна. За яг хөө өмнө нь бол яг хөө энэ Андре Лонжумо Плано Карпинер очиж исэн бол одоо 3 дахь элчин болж очиж байгаа хүн. Гэхдээ энэ бол Францын хааны элч болж явж байгаа ийм хүн юм аа. Одоо ингээд наашаа замдаа гарлаа. 1252 он Монголын тал нутаг хар хорим хот. Ээж юм би муу байна. Хаан хаа. Ийм тангийн өгсөн юм уу? Домч, отч нар байнг үзэж байгаа шүү дээ. Ээж юм бэ, жаахан тааруу байна. Гэхдээ ээж маань уул нь ахаа жаахан наслал. Ямар ч байсан отч нарыг аваачиж сайн амжилуул. Төрийн алба дуусны дараа би ээж дээр очие. 1252 онд сорхогдсон хатны би хүн дээр өвдөжээ. Ердөө хүүгээ хаан ширээнд залчаад 1 жилийн дараа гэсэн үг. Сони юм аа. Зорилго нь байсан юм болов? Ойлгох тус хэцүү юм. Ингээд сорхогдсон хатан ямар ч лсэн өөр хүүхдүүдтэй эв найрамдалтай байгаарай гэж загсан. Тэгээд 1252 оны гахаа жилийн төгсгөл хулган жилийн эхэнд сорхогдсон хатан мөнх тэнгэрт хальжээ. Ингээд мөнх хаан, хувлаа хаан одоо хувлаа мөнхтэй одоо мөнх хаан дүү хувлаа за тэгээд энэ хүлээгүү ариг бүх одоо тэгээд ингээ бүгдээрээ гашуудсан. Их гашуудал зарлсан. Тэгээд Христийн шашинтай байсан болохоор нь одоогийн Гансу мужид байдаг Христийн цогчин дуганд одоо онголсон байна. Одоо Гансууд сорхогдсон хатны бунхан байдгийн. Монголын нутгаас өнөө цагийн Монголын газрын зураг буюу одоо Монголын газар нутгаас олдоогүй Орос хятадаас ингээд олдоод байгаа болохоор хятадууд бол одоо үүнийг манай нутгаас олцсон гэдэг. Тийм учраас бидний түүхээ гэдэг. Өгөөгөө одоо бидний түүхэн чаашин бидний нутгаас олцсон гэдэг одоо хятадын одоо
төрийн хамгаалт ч гэдэг юм уу. Ийм байдал. Тухайн үедээ бол Монгол эзэнт гүрэн чинь ямар том байлаа да. Тийм болохоор гансууд одоо ингэж сорхот наатныг бол онголсон байгаа юм. За ингээд хар хормыг хөгжүүлэх одоо маш том гараагаа эхлүүлсэн. Тон удалгүй Рүүбрүкийг явцсны дараа Парист нэг илч иржээ. Энэ бол маш үл таних хүн байж. Эзэн хаант минь. Гэгэн Луи юу болов? Би төрийн хуралдаа хийж байгаа юмсан. Их төрийг хуралдаж зөвлөлдүүлж байна. Юу болсон? 4-р Инокент. Хүн явуулаа. Үгүй. Дорн зүгээс илч ирж байна. Хаанаас? Монголын эзэнт гүрнээс. Юу тэр вэ? Орол. За, Монголын эзэнт гүрнээс илчирлээ. Метр 80 орчим өндөр нуруутай, нүүрнийхээ ингээд хэсгээр ингээд сахалтай. Их тийм сүрлэг, дуулаг, хоёрд дуулахтай тийм баатар ороод ирсэн байна. Маш өндөр. Тухайн үеийн европчуудын бие хаа бол их намхан байсан гэж бичигд. Дундаж өндрийг бол метр 65 байсан гэж бас бичдэг байх. Тий хамгийн өндөр нь метр 70 байсан гэж яллаа. За тий. Тэгэхээр чин зэрэг метр 80 гэдэг чинь хамгийн өндөрнөөс 10 см өндөр ороод ирж байгаа юм. 13 дугаар зууны үеийн Рицаруудын хөлөг баатруудын музей гэд хэрвээ Германд очоод, Францд очоод сонирх юм бол ийм жижигхэн хоёрд болгоод байдیں۔ Нэгдүгээр ангийн хүүхдүүд өмсчих. Яаж одоо ингэ багтдаг вэ? Тэгэхээр европчууд их бие жижигтэй байжээ. Гэтэл ийм авар хүн шиг хүн ороод ирж байгаа юм. Өргөнч бас яаж. Маш том өргөн биетэй. Тэгэд ер нь одоо энэ торгууд цэргийн дээл гэж бас байд юм л да. Ховдод байдаг. Би нэг үзчихсэн. Би 2 орчмоор. Тэгэхээр тийм айхтар хүч чадал бяр суусан булчин ширмөстэй метр 80 орчим өндөр нуруутай. Тухайн үеийн Монголын баатруудын биеийн харьцаа бол яг тэгж үнэнд ботор гарч ирсэн гэж одоо тэмдэглэгдсэн байна. 9-р Луи хаа байна. Би агуй хертөнцийг захирагч хааны зарилгийг уламжилж ирлээ. Бүгд ангааж гайхжээ. Францын эхэс дээдс мөн Луи хаан хүртэл гайхжээ. Гэгэн Луи хаан тэнд байгаа. Яг өмнө очлоо. Маш том сүрлэг царайтай баатар ир. Би мөн хааны элч байна. Намайг явууллаа. Найрамдах гэж байгаа юм болвол найрамдахыг хүсэж байгаа бол та ертөнцийн эслийг бариулахад тус болооч хэмээн өөрийнхөө хамгийн шилдэг гар орчуудыг нутгийнхаа өнцөг болон бүрээс улс орныхоо өнцөг болон бүрээс тус 100 шилэн ертөнцийн эслийг бариулахад тус олно хэмээн мөн хаан намайг явууллаа. Та болгоно. Саяхан иймэрхүү хэлсэн үгийг 4 орны хэлээр яруу найраг мэт шүлэглэн уншиж л дээ. Илчтэй цээжлүүлсэн байдаг шүү дээ. Тий. Энэ эхлээд монголоор хэлнэ л дээ. За тэр нь тодорхой. За дараад нь персээр хэлнэ, славаар хэлнэ, арабаар хэлсэн гэж ярьдаг юм. Үгүй францаар бас хэлээд ингээд Францын олзны Франц үнээр ингээд бас хэлүүлсэн байгаа гэдэг. За ямар ч лсэн 4 орны хэлээр гайхамшигтай сайхан яруу найраг мэт хэлжээ. 9-р Луи гайхлаа. Монголын элчийг ундалж амраа. Гаваад гарч байгаа. Ийм найрамдал. Рүүбрүкийг явуулаад удааг байтал өөдөөс зөрөөд хүрээд ирдэг юм байхаа. Хаант минь. Монголын хааны хүслийг биелүүлэх ёстой шүү дээ. Тийм ээ. Вильгельм Гүлёмбушоныг дууд. Ойлголоо. Вильгельм Гүлём де Бушон буюу Гүйом де Бушон. Франц төдийгүй 13 дугаар зууны үеийн Европт хамгийн алдартай гар урлаач байсан юм. Уран барилгач, архитектурч, зураач, сэлбэрчин хүн байлаа. Ариун Луи хаан намайг дуудсан уу? Дуудсан. Чи эх орныхоо амар тайван амар амгалан инх тайван байдлыг одоо бэлэг тэмдэг болохоос өөр арга алга. Чи өөрийнхөө бүх шавнырыг дагуулж Монголын нутаг руу оч. Нийслэлийг нь барихад тус ол. Нэн даруй хөдөлгөхийг би чамаас хүсэж байна. Одоо ч хөдөлсөн болно.
хүмүүсээ шавнараа цуглуулад маргааш хөдөлсөн ч болно, сарын дараа хөдөлсөж болно. Нэн даруй хөдлөх хэрэгтэй байна. Гүйцэтгэе агуу хаанта. Вэлгээлм гломдо бушон. За одоо энэ хүнийг явуулсан. Ингээд тал нутг руу явуулж байгаа юм. Мөнх хааны зарилгаар одоо ингээд хурж ирж байгаа. Хар хорим хотыг. За энэ хүн бол хар хорим хотод ирсэн мөнгөн модыг барьсан. За мөнгөн мод гэдэг маань бол их сонин. Одоо 5,000-ийн дэвсгэрт болон 10,000-ийн дэвсгэртийн ард нь байгаа. Тий. За тэгээд эн чинь ингээд их гоё мөнгөлөг ингэж гоё ургаад алтан борхоцоонууд. Ингээд одоо мөчр болгоноос нь одоо бүнжигэнсэн гэх юм уу та. Тэгээд алтаар ингээд уралсан. Яг мөнгөн модоо алтаар урлаад дөрвөн хүчтний толгой дөрвөн тишээ харсан. Бар арслан тэгээд луу хангард дөрвөн зүг рүү харсан. Ийм одоо юу байгаа? Мөнгөн мод гэж байгаа. Ингээд дөрвөн төрлийн идэ гоождөг. Амнаас нь доошогоо их том тогоонд. Гэхдээ бүр мөнгөн тогоонд шүү. Ингээд гоождөг бөгөөд хальдгүү. Тодорхой хэмжээнд дүүрчээд ерөөсө хальдгүү. Энэ финшүүгийн аргаар бүтээсэн юм уу хаашаа. Яг дээрээ бүрээ үлээж байгаа энжлийн тийм хөшөөтэй. Тэгэхээр будааны арх, цагаан будаан арх. Энэ үед одоо улаан будаан арх уугаагүй. Цагаан будааны арх. Тэгээд дарс вино гоождөг гэсэн үг. Тэгээд бал гоождөг. Тэгээд нөгөөх нь нэрмэл гоождөг байсан гэж яриад байгаа юм. Үгүй айр гоождөг байсан. Харин тэгээд их маргаан байгаа. За ямар ч лээс нэрмэлтний оронд айргийн тавьчих. Ямар ч лээс дөрвөн төрлийн эдэний дээж урсдаг байж. Яг энэ эдэний дээжээс бүрээ үлээлээ маш гоёмсог хөгжим. Нэг юм араа ингээд хөдлөн штэ тий. Тэгэхээр энжил гэх тэр баримл нь өөрөө бүрээ үлээж чимээ одоо гоёмсог хөгжим дуурдаг байх нь штэ. Тэвэн хотод нөгөө нэг дөрвөн төрлийн эдээ ингээд гоожоод торхоод үргэхэд бүгдээрээ их хаанаас ахуулаад амсаад ертөнцийн парламент хуралддаг байж. За энэ модыг барьсан юм. Энэ модны хуулбар нь одоо Чингис хаан үзээд байгаа. Тий. Тэгэхээр бас үзэгч та бүхэн тэр бас модыг харахыг хүсэх юм бол ямар шүү хэлбэр дүрстэйсэн бол гэдэг харах гэсэн бол бас Чингис хаан музей дотор одоо байгаа. Тэгэхээр очиод сонирхоод үзээрэй гэж. За ямар ч лсэн Францын мундаг том гар орчууд ингэж хурж ирсэн байх нь биш үү? Мөн Европын орчуудыг ингэж авчирж ирсэн байна. 1252 онд Мөнх хаан өөрийнхөө эцэг тулуудаа Монголын хааныг 3 жил барьж исэн юм а гэсэн цолыг хаан цол нэхэж олгож ирсэн. Яа харахгүй бас 3 жил Монголын төрийг тулуу барьсан. Үнэн. Тэгэхээр энэ Европта дэлхийд дахинтай хөдөлთა хийж байхад одоо Вильгельм Гүлям Бушан бол одоо маш сайн үүрэг гүйцэтгэжсэн байна. За яг энэ үед энэ Рубрук ч одоо Монголд одоо хурж ирж байгаа юм. 1253 онд Монголын нутаг руу хурж ирсэн гэдэг. За 1253 оны 12 дугаар сарын 27 онд үгүй 1254 оны 4 дугаар сард их Монгол улсын нийслэл хар хоронд ирсэн гэж яриад байгаа юм. Рубрук эхлээд Константинополь руу явсан юм. Константинополд байжгаад цаашаа Крим руу явсан. Кримд очоод Батын дүү Батын хүү Сартагтай олдсон байна. Мөнх болохоор зэрэг за Бата чи одоо өөрийнхөө газар нутгаа захираа. Намайг хаан ширээнд заалсанд их баярлалаа гэж одоо хэлсэн байна. Тэгэхээр энэ Бат буцаж хурж ирээд одоо өөрөө Сарай гэж нэрлсэн. Сарай гэдэг нь бол одоо хаан хот гэсэн үг. Тухайн үеийн одоо славян хэлээр хаадын хот, хаан хот гэсэн ижил мөрний сарайд. За тэгээд баг ер нь Монголын хоёр дахь хаан гэх юм уу та. Баруун хязгаарыг захирсан хаан болохоор зэрэг Бат хаан гэж дуудагдчихсан байна. Бат хаан энэ үед юу хийж исэн бэ гэвэл шууд хүн амын тооллогоо хийсэн. Ингээд Шинкүр гэдэг өөрийнхөө дүүгээ Башкир, Болгар, Финландыг хариуцж бай гэж
Одоо бид нар тийшээ дайдах ёстой шүү гэдгээ ингэж одоо хэлж ирсэн байна. За тэгээд одоо яах вэ тэгээд Бат хааны одоо энэ үйл ажиллагаа бол одоо өөрийнхөө тэр нутагтаа ингэж болж байгаа шүү дээ. Тийм болохоор энэ яг энэ үед одоо Вильгельм Рубрук тал нутагт хурж ирчээд оруулдаггүй. Луигийн элч байна гэж чи оруулдаггүй. Тэгтээ яг хөө тэгээд нөгөөтг чинь өөрөө эхлээд Сартагтай уулзахад Сартаг за чи бол үнэхээр одоо энэ Луигийн элч юм байна ойлголоо. Би чамайг Автагаа уулзуулъя. Би Кремийг захирж байгаамаа гэж хэлсэн Сартаг хаанхуу. Ингээд Сартаг хаанхуу өөрийнхөө эцэг рүү миний аав дээр оч гээд сараар явуулсан. Сараад очиход заач би чамайг мөнх рүү явуулъя гэж хэлээд өөрийнх нь хамгаалтыг нь гаргаж өгөөд сараагаас мөнх рүү ингээд явуулсан. Тэгэд Уралын мөрнийг гатлаад наашаага хурж ирээд Уйгурын нутгаар орж ирээд мөнх хааны одоо ордон буюу 54 оны 1-р сарын 4-нд хүлээн авч одоо уулз харуулсан байна. За энэ мөнх хааныг бол ийм сүрлэг сайхан биетэй гэхдээ наатгардуу хамартай маш тийм хэрсүү бөгөөд ухаалаг байрын байсан хүн юм а гэж одоо хин Вильгельм Рубрук бол тодорхойлж байсан байна л да. Тэгээд нэг сони юм болсон юм. Вильгельм Рубрук өөрөө би одоо ингээд Луигийн элч байна. Танд одоо ингээд Луи хааны зарилгыг явуулж байна. Миний зарлиг дээр Луи хааны маань зарлиг дээр бол та исламын ертөнцөөс хамгаалж өгөөч. Энэ Мамлюкийн хаан тус султан тус болон Аюбидийн хугсан, Фатимидийн хугсан энэ одоо арабууд улам хүчрэгч эхэлж байна. Багдад маш хүчрэгч эхлэхийн хажуугаар Исмаилидууд ч бас ингэж хүчрэгчж байгаа. Та манай шашинд орно уу? Тийм болохоор зэрэг та Христийн шашны нэрийн өмнөөс буруу номтнуудыг цээрлүүлж өгнө гэсэн тийм үгийг шууд мөнх хаанд хэлжилтэй. Энэ хүнийг нэг дахиад нэг галын дундуур оруулаад иртэ гэж хэлжилтэй. Дахиад энэ хоёр хажуугаараа галтай ийм юмны дундуур оруулж хэлтэй. Гутлаа тайл гэсэн байна. За ингээ гутлаа тайлсан байна. Нааш орж ирсэн. Сөөгд мөнх хааны өмнө сөгдөл. Би чамд нэг юм хэлье. Бурхан яг хин гэдгийг чи яаж мэдж байгаа юм бэ? Яг танаа бурхан үнэн үү? Манай бурхан үнэн үү гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ би чамд нэг юм хэлье. Хүн болгонд 10 уруу тэгш заяадгүй. Бурхан ус болгонд ондоогоор хурж ирнэ. Та нар бурхны агуу их ертөнцийн эзэн Есүс Христ гэж бодоод байна. Гэвч та нар сургаалыг нь түгээхийн оронд та нар бурхныхаа шашнаар өөрсдийнхөө загламай шашнаар мөнгө хийцгээж байгаа. Харин бидэнд бурхан төлөөлүүлж бөө зарин явуулсан. Тийм учраас бид нар бөө зарингаас сууж бурхан яг юу гэж хэлж байна гэдгийг мэдэж авдаг. Бурхан болгон янз янзын байдаг боловч үндэ нэг л байдаг. Тиймээс яг намайг загалмайтны шашинд илсчих гэж яагаад гуйгаад байгаа юм бэ? Миний их бол загалмайтны шашинтай байсан үнэ. Би шашин болгоныг хүндэлт юм а. Нийнхүү мөнх хаан Вильгельм Рубрукт хэлжилдэ. Тэгээд удалгүй чи үнэхээр бурхныг ойлгомоор байгаа бол чи манай их хуралдаад суугаач гэж хэлсэн байна. За энэ их хуралдаад нь суугаач гэсэн бол одоо шашны их хурал одоо бас болдгийм байна. Монголын эзэнт гүрний үед 1254 оны 5 дугаар сарын 31-нд дахиад бараалгачээ. Вильгельм Рубрук. За яг энэ үед одоо энэ одоо Францын одоо энэ одоо хүсэл зорилгоо илэрхийлсэн хүн чинь сууж идэл бүх ертөнцийн исламын, күнзийн, буддийн бүх лам нарыг бүгднийг нь суулгацсан. Ном хэлцүүлж ээжлээ мөнх хаан. Дэлхийн бүх шашны мяндагтнуудыг хооронд нь ингэж уулзалдуулж байгаад
ном хаилцуулж исэн гэдэг бол ийм юм ер нь хаана байсан юм бэ? 13 дугаар зуунд Монголын хаан яг энэ хуралдуулж исэн байх нь шүү дээ. За ингээ хуралдуулж байхдаа хиний тал дийлхийг мэд. Ой Рубрук нааширта би чамаас нэг юм асуугаад хэ. Ер нь Библиэлд тулгуурлаж ислам болон тэгээд Христ загламайтан ислам жууд гэсэн 3 шашин үүссэн гэд. Тийм ээ тийм. Энэ бол үнэн. Тэгвэл чи лалын шашинтнуудтай нэг баг болчих гэж л дээ. Нөгөө мөнхөн ойлгохгүй шүү дээ. Өөрөө Христийн биш лалын шашинтай нэг талд орчдөг. Нөгөө талд нь нэг буддийн шашин, нөгөө талд нь күнзийн шашин, одоо күнзийн одоо философчт нь одоо ингээд бас ингээд хуваагдцсан. За бурхны талаар Францын элч юу гэж хэлмээр байна? Хэл гэж тэгжилтэй. Бурхан бол агуу бөгөөд энэ ертөнцийг бүтээжээ гэж чи нэг исламын имам босч ирсэн. Чи тэгээд ой яг яаж бүтээснийг нь харсан уу гэж асууж л дээ. Энэ ингэж болохгүй. Эхлээд бурхны талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх ёстой. Зүйтэй нэг оноо өг наадханда. За одоо нэг маргаан болж ирсэн. За тэгвэл бурхныхаа талаар тайлбарлаачих ч гэдэм үү. Гих мэтэр зөндөөл ингээд одоо яачаад Рубрук чадан ядан тайлбарлахтай нэг сул талтай. Зүгээр өөрөө шашны номлогч мөртлөө бусдад пастор хийхдээ тун тааруухан нэгэн байж. Мөн хаан бүгдийг харж ээж. За одоо болсон. Одоо болсон. За ихний даваад авсан. Бүгдээрээ айрыг авцгаа. Нэг даваад авахад айрыг ууцгаад юм байна. Хоёрдугаар шатандаа өрсөлдөцгөөд юм байна. Ингээд ингэж байгаа хоёрдугаар шат дуусны дараа дахиад айрыг уудаг. Гуравдугаар шатны дараа нөгөөдөл чинь согтцоход юм байна л да. Тэгэнгუут нь нөгөөдөл чинь Христийн дугаа дуулаад буддийнх нь болохоор зэрэг бясалгаал. Харин исламын шашинтнууд дуулахгүй болохоор зэрэг нэг Курана уншаад ингээл бөө юм болж л дээ бас ингээл. За үүний дараа бүгдээрээ хурал дууслаа гэж хэлсэн байна. Мөн хаан зарилгаа хэлсэн байна. Гарч ирээл хоорондоос дайрагтаж өгдөг байж л дээ. Вильгельм Рубрук энд айгуу дургу байж ямар ядаргаатай байна одоо шашин болгоны төлөөлөгч хоорондоо маргалтчаад дараад дайрагтай суудсан. Би энийг архиар дайлал, цагаан будааны архиар дайлаад л виногоор шахаад л, нэрмлэр шахаад л, айргаар шахаад л ийм юм болцоож л дээ. Вильгельм Рубрук энэ болохны бүгднгийн маш сайн тэмдэглэж байж л дээ. Өөрөө тэгээд ер нь мөн хаан өөрөө өөрийн хатан хутгатай хатантайгаа шууд Христийн сүмд очиод өмнө нь Эмуни Падре Холи Спирит амин одоо нэг бас нэг юм Христийн хүн ном уншчихлээ. Ингээд загалмайлаад тэр ямар гой алтан ганжир юу мүү байгаа яаж тэгж гой сүмийг гэвч ингээд нэг тийм Монгол гэр маягийн болгож бас зассан байна гэдгийг Вильгельм Рубрук бас бичсэн байна. За одоо өөр бас яг үүний дараа мөн хаан очилцгүй. За энэ яг л загалмайтын шашинд очиж мангар ойрхон байна. Маш ойрхон би эзэн хаан Луйд хилчих юм байна гэж гүүгээд очихжсэн чинь нэг оройн өөрөө нэг зайран авчирцсан дал мэрглүүлээ сууж идэг байгаа. Яг одоо муу юм уу биш юм уу гэд Рубрук бүр толгой нэргээд болж өгөхгүй байсан байна. Нэгхүү Вильгельм Рубрук одоо яг энэ одоо хааныг одоо ямар хүн юм бэ гэдгийг гайхажсэн байна. Мөн хааны зарлиг. Ёс төрийн засаг хуулинд бичдэг. За, хууль бичиж чинь. Алив шашин болгоныг хөндлөлтгүй. Аль нэг шашин давуу эрхидлхийг хориглогтун. За, хамгийн шашны эрх чөлөөний хууль гарч ирсэн. Сүүгчд бол яг энэ философийн үндсийг сургахтаат хийсэн гэж тайлбарлав. Их хааны үед ч гэсэн бас энэ шашин болгон нээлттэй байсан. Одоо хуульчлагдсан явж исэн мөн хаан ч гэсэн одоо их засаг хуульдаа бас ингэж шít. Альва шашныг шашин болгохны хүнддэг ээ. Харин аль нэг шашин давуу эрх эдлхийг хориглогтун гэж шít. Энэ бол ийм хуультай улс орон тухайн үеийн соёл ертөнцид байсан уу? Вильгельм Рубрук яг энэ үед маргаанд оролцож байх үед Францад 9-р Луи хаан жүүдүүдийг бүгднгийн гадуурхаж бараг 1200 гаруй бүтээлүүдийг шатааж байсан байна. Англид Пуритан, Францискан, Доминиканы мөргөлдөөн гарч ирсэн байна.
Гэтэл католик шашин дан ганц өөрийгөө ноёлуулах гэж хагаад монголчуудыг одоо хүрээд ирсэн болохоор Орнот Европт хэлэхгүй тэрүүхэн тэндээ бүх шашныг номлож нөгөө Нестерианы урсгалуудаа шахаж хийсэн байна. Гэтэл яг тал нутгийн энэ их том хуралдаад Мөнх хаан ийм хуйлаа гаргаж ирсэн байна. Монголын эзэнт гүрний эзэн хаан үнэхээр дэлхийг даяарчилж байлаа. Тэгэхээр энэ Мөнх хааны их хуралдаан дээр яг ийм үйл ажиллагаа болж байхад баруун зүгт сараад юу болж байв. Бат Финүүд рүү одоо бид нар орно. Финийг хамгийн түрүүнд номхдохын тулд надад Владимир Суздалын хаан хүү хэрэгтэй байна. Миний эцэг Ярослав хар хоримд очиод тэнгэрт хальсан. Хорлогдсон, дөргөн хатанд орлогдсон. Харин та намайг дуудлаа. Тийм болохоор зэрэг би чамд итгэл өгж байгаа юм. Чи цэргээ цуглуулна. Бас мөн миний цэргийн тусалцаатай болно. Бид Фин рүү ороход бэлэн. Няваа мөрнийг гатлахад бэлэн үү? Бэлэн. Сарын дотор онгоц бүтээгээрэй. Чи бас миний хуурай дүү болоорой. Ойлголоо. Эзэнтэй. За нилээн их тийм юу авчи. За одоо яаж ин Бат Европ руу дайрах бэлтгэлээ. Одоо базааж эхэлж. Энэ бол ерөөсөө яг Европ руу бол одоо нөгөө өмнө явж байгаад өгөөдөө хаан өөд болоод гэдэг татсан шүү дээ. Одоо ястаа яг жинхэнэ. Одоо яг жинхнээс орно. Одоо Европыг Атлантын далай хүртэл татна гэж бодсон явж байгаа шүү дээ. Болгар, одоогийн Болгар, Дунай мөрний Болгараас Кыргызстаны ишгэн хөл нуур хүртэл Батын харьяаны газар байлаа. Ийхүү Болгарт нэг илч тамааш тамилчаад байгаа. Яаралтай зэвсгэл цэргүүдийг бүгднгийн бэлд. Тийм болохоор зэрэг бид нар одоо ариун Ромыг эзэлнэ. Бас Ромыг эзэлж авч Ромд эзэн суун. Хүүхэд наснаас агуулаад би жинчид худалдаачдаас Ромын тухай сонсч исэн. Би Ромыг одоо өөрийн биеэр очиж үзнэ. Өөрийн биеэр очиж үзэхээр барах уу? Би өөрийн биеэр байлдан дагуулна. Өөрийн биеэр байлдан дагуулчаад Ромд би өөрөө бас хаан суулна. Тиймээс өнцөг болон бүрээс цэргүүдийг тат. Цэрэг нууцаар бэлдэж байгааг хинч бүхэл. Ойлголоо. Агуу эзэнтэй. За бат ингэж одоо яг цэрэгээ бэлдэжсэн. Сайн нэг юм хэлчихэж байгаа да. Түр анзаж 9-р Луи ингээд байсгээл илч явуулаад инх тайван тогтоочихгүй бол аятай тата хандах гад үзээд байгаа цаад шалтгааныг бол юу үндсэндээ монголчуудаа хүч хавсарч байгаад энэ ислам улстай гэж. За исламын улстай байх гэдэг гэсэн нэг юм зорилго яваад байгаа. Тийм учраас болж игэл нэг монголчуудыг л нэг ингээд наана нэг хань татах гад үзээд байгаа нэг илэрлэн ингэж илрээд байгаа маа тий. Тэгээ бас Рубруко Монголд ирээд энэ нэг бүтээл дээр нь агуул хаймшийн талаар байгаад байгаа юм. Тэгээд уул ногоол хамж байхгүй болсон шүү дээ энэ үдчихэд бол мөнхийн үед ирсэн мөртлөө байгаад байгаа. Тэгэхээр энэ өөрөө юг харуулж ийн гэхээр Рубрук очоод танаа ч одоо ямар хүн өмнө хаан сууж ирсэн, эзэн чинь ямар хүн байсан, яасан энэ төр гэж жоохон тандалт судалгаа, түүхэн судалгаа хийсэн юм шиг байгаад байгаа. Тэгээд агуул хаймш шиг нөхөр дүгнэхтэй бол энэ бол нохооноос дор эмхтэй байсан гэд. Тийм. Бас яг тийж бичсэн байх тийм Рубрук дээр. Бат сарайд 2 их банк хүлээж авлаа. Батханд үнчи одоо баталж цэрэг цуглуулна. Ор. Чи юм блэ? Би бол Галицийн Даниэл байна. Туунийг оруул. Би танд үнчи харуулж өөрийнхөө бүх цэргийнхаа хувцсаа танаа цэргүүдтэй адилхан болгож байгаа. Дизайн яг танаа цэргүүдтэй адилхан, Монгол цэргүүдтэй адилхан хувцалж байгаа. Тэгээд ч манай татвар тоо ёсоор өгдөж байгаа. Ойлголоо. Галан дундургаар. Ойлголоо. Бат эзэнтэй. Ийхүү Михаил Даниэл гарлаа. Надад мөрөг. Сүгд. Ойлголоо. Агуу хаантан бат. Бат хаан та мөнх наслах болтугай. Танд хүндэтгэл үзүүлье. Миний өвөөгийн зурагт мөрөг. Их эзэн Чингис хааны мөрөг. Хөрөг байлаа. Мөрөглөө. Горон та мөрөг. Сайн байна. Над үнчи чинь би одоо мэдж авлаа. Та яс товлсон өдөр цэрэг бэлэн байх ёстой ш. Явж олно.
Дараагийнх нь Черниговын Иван Михаил. Гал дундуур ор. За ингээд юм галасч байгаа юм дундуур байгаа шүү дээ. Энэ дундуур нь орж ил тээ. Бат хааны өмнө сүгд гэж ил тээ. Сүгдсэн байна. Чингис хааны өмнө, хөргийн өмнө мөрг. За энэ бол арай доромжлол. Би арай ч ингэхгүй гэж хэлж ил тээ. Цаацлын нэг. За. Ингээд Черниговын Михаилыг цаацалжээ. Ер нь дотроо бас ингэж нилээн хатуу энэ вангууд дуудаж авчирж шít. Чернигов, Владимирийн, Суздалын, Киевийн, Новгородын энэ бүгднгийн дуудаж байгаа. Бат өөрөө одоо ингээд одоо бүгднгийн энэ өөрийнхөө мэдлийн газруудыг цэгцэлж яаж юм. Одоо цэргээ бэлдээл дотоодын аюулгүй байдлаа хангаж эхэлж ирсэн байна. Харин нэг сони юм болжээ. За, тал нутаг, хар ормод, мөн хааны өргөө. Нөгөө нэг Францын элчийг оруулаад ир. За, оруулаад ирсэн. Чи чинь ингэхэд нэг алуу энэ зул сар болж штэ. Зул сар болж байна. Мөн хаан бүх зул сарын баярыг хүртэл тэмдэглэж исэн гэж. Тэ сорготой хатан тэмдэглүүлдэг байсан гэдэг бас нэг. Тэ. Тэр нэг сони юм байгаа. Одоо ингээд өөрөө тэмдэглээл 1255 онд би одоо ингээд одоо мөн хааны ордны хажууд зул сарын баярыг тэмдэглэж байла. Merry Christmas болсон тууж ижлтэй. Нааша өрөөдөр бид нар бүгдээрээ бүх шашныг хүндэтгд юм. Чи нэг дуулаад хаач. Чи нэг дуул. Рубрик дуулж чаддаггүй. Veni Sancto Spiritus гэдэг дууг дуулсан байна. Нэг юм дуу байдیں۔ Одоо энэ христийн шашны юм дуу. За болсон. Одоо чи жоохон амарч болно. Чамтай би бас нэлээд ярилцсанаа. Чамтай ярилцах юм зөндөө байгаа шүү. Гэж одоо мөн хаан бүр хэлж илдэ. Мөн хаан бүр юу яриад яагаад ингэж рубрикийг одоо ингэж ярьж байгаад нь яагаад ч юм бэ рубрикийг бас их тоож үзүүлж ирсэн байна. Каспийдингийн хойд хэсэг. Эльбрусийн их улс. Галамут бүргдийн үр. Уулын өвгний нууц үр. Асасины өдөрдөгч хуршаах. Өөрийн үнэн чадрахгүй шмааныг дууджээ. Талдуудгаас ямар мэдээ байна? Агуу хуршаах. Мөнх гэдэг хүн хаан ширээнд суусан. Тэр ямар хүн юм? Бид нар энэ 10 жилд хүч хэрэгжижлээ. Гэтэл одоо бидний хүчийг дарж магадгүй байна. Тэр байлдан дагуултын төлөвөөч боловсруулах нутахгүй. Тиймээс одоо бид нар үерхэн гарцааг болчиход байна. Батяас юм. Сарайгаас манай туршуул ирсэн. Бат бид нар л үерхэхгүй. Бат бидний эсрэг зүтгэдэг загалмайтнууд руу дайрах юм байна. Тэгэхээр бат бидэнд аюулгүй. Батаас л би имээгээд байсан юм. Бат тэгэхээр бид нарт ирэхгүй. Харин мөнхийн талаар ямар мэдээлэл байна? Түүний их нь христийн шашинтан байсан. Тэгэхээр тэр христийн шашныг өмөрч яа харахгүй бид нар дээр ирнэ. Тэгээд ч Францын хаан мөн Европын хаадууд мөн хааныг шашинд оруулаач гэж зөндөө гуйж байгаа. Очиж дандаа бараалгаж байгаа. Мөн хааны өргөмжлөх ёслолт манай туршил очсон. Очичоод тэр ямар ч байсан заалтай загалмай шашныг хамгаалах юм шиг байна. Тийм л мэдлэлд ирсэн. Тэр исламын эсрэг зүтгэн. Одоо исламын талынхнаас бид нар л монголчуудтай тулдаж исламын шашнаа хамгаалах зур аргагүй болж байгаа юм байна. Агуу хуршаах. Юу болов? Багдадын халиф бас мөн Сирийн султааны мөн Мамлюкийн султааны элчнэр ирсэн байна. Оруулаадах. За 3 элч орж ирлээ те. 3 элч орж ирсэн. За Аюбины султан, Сирийн султан юу болж байна? Танд энийг өгч байна. 500 шуудаа алтан цаас асгачээ. За энийг бас зарим түүхэн дээр 700 гэдэг, зарим нь дээр 1000 гэдэг те. Янз 500 шуудаа алтан цаас асгасан. Багдадын султаны элч. Танаа султан юу? Халиф юу гэж хэлж байна?
дахиад 500 гаруй алтан одоо шуудаа алтан заас асгаж байгаа. Египтийн султан одоо Мамлюкийн султаны элч бас 500 гаруй. За бараг 1500 гаруй шуудаа алтан заас асгасан байна. Энэ ямар учиртай юм? Саяхан шинээр өргөмжлөгдсөн мөнх манай эмир төлөөлөгч нарыг бас алж хятсан. Байж уу яасан бэ? Байж айл дээр татагдсан шүү дээ. Тэгээд тэнийг илжигтэй байсан чинь тэрний эргүү илжигтэй энче байж хат над нэг амар байсан юм. Илжигтэй алагдсан. Одоо шин жанжин ирнэ. Шинээр маш их байлдааны төрөлт ирэх гээд байна. Биднийг хайр найргуу довтлох гээд байна. Тиймээс исламыг одоо бүгдээр хамгаалахаас өөр арга байхгүй гэж манай агуу султан хэллээ. Манай агуу халиф бас ингэж хэлж байна. Манай султан бас ингэж хэлж байна. Ойлголоо. Зүй ёсны гэж би үзэж байна. Та гурав амраад явж олно. Гар. Кушма. 1500 алтан зоос. Шуудаа. 1500 шууд алтан зоос. Асгарсан баг. Алт асгарсан. Хамгийн ихтгэлтэй хүнээ дуудаа. Ойлголоо. Нажиб. Агуу хуршаах та намайг дуудсан уу? Тэгсэн. Дуудсан. Одоо бид нар агуу Аллахыг ариун дагшин газар хамгаалах хэрэгтэй болсон. Монголчууд бид нар руу ирэхэн тодорхой боллоо. Монголын хаан ширээнд суусан мөнх биднэрт хамгийн аюултай хүн болох нь. Тиймээс чи хамгийн үнэт шилдэг бэлтгэгдсэн 40 залууг 40 дайчнаа аваад яв. Өнөөдөр явах уу маргааш явах өөрөө шийдээрэй. Бидний 10 жилийн хугацаанд хангалттай үжигчсэн. Гэтэл биднийг үжигчсэнийг мэдчихээд одоо бид нар л ирэхэн тодорхой болж байгаа юм байна. Тиймээс одоо би чамд хамгийн хэцүү даалгавар өгнө. Биелүүлж чадах уу? Чадна. Заавал чадна. Хар ойромд оч. Монголын эзэнт гүрний нийслэл хар ойромд оч. Мөн хааны толгойг надад аваад ир. Ойлголоо. Би биелүүлэх болно. За энэ хүн Нажиб гарч ирлээ. Өөрөө шилж авч байгаа. 40 дайчин шилж авсан байна. Бид өнөөдрөөс эхлэн яагаад та 40-ыг дуудаж байгаа вэ би? Та нарт би итгэж байна. Та нарт манай агуу хуршаах итгэж байна. Бас мөн агуу Аллах хүртэл итгэж байна. Бид Аллахыг хамгаална. Аллахын нэрийн өмнөөс Аллахын ариун дагшин газрыг бид нар хамгаалахын тулд тал нутгийг зорих болно. Монголын эзэн хаан мөнхийг алахгүй бол тэр биднийг хөөстөн төрөх юм байна. Тиймээс бид нар хар ором руу явцгаах болно. Та нар хамтаа та биднийг өдөрдөж хагаад маш их талархаж байна. Нэр төрийн хэрэг талархаж байна. Нажиб Жанжан. Ойлголоо. Лэл хуршаах мандтгай. Лэл хуршаах мандтгай. За ингэж хэлсэн. Кушма 400 дайчин авчир. Ямар ч лсэн Монголын цэргийн хөлийн харуулва. Эднээс аюулгүй гаргаж өгөрөө. Ойлголоо. Тийм болохоор зэрэг 400 дайчнаар наадуулаа үд. Таны тушаалыг биелүүлье. Агуу хуршаах минь. За инхүү. 400 дайчин цэрэг эхэлж яваад аюулгүй байдлаар хаагур явахыг нь тандж авсан байна. За ингээд Аламутаас та нар гараад ишээ явах юм байна. Яг энэ чиг Каспийн нэгсийн өмнө хэсгээр явах юм биш үү? Тэгээд та нар Дунд Азийн тал нутгаар яваад Афганы хорсааны уулархах газар нутгаар явна. Тэрний дараа та нар уугуул очно. Тэгээд Монголын тал руу явах юм биш үү? Боломжтой яваарай. Хуршаахын даалгаврыг заавал биелүүлээрэй. Тэгнэ. Заавал биелүүлэх болно. Гушма. Надад итгэж болно. Дайчта. Явцгаая. За ингээд 41 дайчин. Харанхуй шин. Хар мордой унан ийм хар юм дайчны явцсан өмссөн. Оролттой.
хар нүмергөө салхинд хийсгэн тал нот руу нэгэн зүг тавилаа. Айхтар. Монголын хаа мөнхийг алахаар 41 дайчин. Исламын одоо Исмаилитийн дайчид гэдэг. Тавьсан. Хараар нар тавьсан. Айхтар. За хаста галцсан. За маш их баярлалаа. Бас үзэгчд манай нэвтрүүлгийн цагийг хүрээд ингээд дуусч जैन. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бас нэг зүйлийг бас сануулж ирэхэд бидний үйл хэргийг дэмжиж лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За ингээд бидэрт Монголын төвийг ийм гайхамшигтай сайхан кино шиг, жинхэнэ кино шиг ярьж өгсөн судлаач Бэлгүүн танд маш их баярлалаа. Үзэгч төмнийхаа төмнөөс болоо өөрийнхөө зүгээс ус их баярлалаа. Та ч нэрэл намайг өстө соёнгийн гэрүүлж. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлөө. Үзэгч та бүхэн бидэнтэй хамт байсанд танд маш их та бүхэнд одоо маш их баярлалаа. Энэ удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлөөд үзэгч та бүхэндээ одоо баяртай.